Үзэгч та бүхэн амралтын өдөр мэндийг хүргэе. Өнгөрөх 7 хоногт улс эх оронд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллүүдийг таамаглан хүргэж байна. Монгол улсын 2025 оны онцлог хүүхдүүд тодорлоо. Цагаалт хөтөлбөрийн үн дүнд 6000 тонн ноолуур бэлтгэсэн анхудаа түүх эдийн 70%-ийг өөрсдөө бэлтгэлээ. Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн гүйцэтгэл 94%-тай байна. Дэд сайдуудыг томиллоо. Дархуул аймагт цэцэрлэгийн өргөтгөл баригдсан боловч тусгай хэрэгцээд тоног төхөөрөмжгүй байна. Эдгээр болон бусад мэдээллүүдийг та бүхэндээ тоомлон хүргэж байна. Эхний мэдээллийг хүргэе. Монгол улсын 2025 оны шилдэг хүүхдүүдэд тодорлоо. Шилдэг хүүхдүүдийн шагналыг төрийн ордонд гарлууллаа. 2025 онд үндэсний болон олон улсын төв дэлхийд оюун ухаан, сурлаг, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалалт, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг, инэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хөөхөд техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд 2025 оны онцлог хүүхдээр шалгарсан байна. Монгол улсын ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргуун Гомбочовын зандан шатаар оны онцлог хүүхдүүдэд шагнал гардуулсан юм а. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас оны онцлог хүүхэд шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм а. 2025 оны онцлог хүүхдээр Говьалтай, Хинти, Архангай, Увс, Дорнод, Дархуул, Баянгор, Сүхбаатар, Өвөр хангай, Хөвсгөл, Ховод, Сэлэнг, Өмнө Говь, Орхон, Баян Улгийн аймагуудаас гадна нийслэлийн Баянзүрх, Ханвал, Баянгол, Сонгой архан, Баг хангай дүүргүүдээс тодорсон юм а. Үүнээс онцлон байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацид нийслэлийн 28 дугаар сургуулийн сурагч Баяр сайхны Анунго, Сэлэнг аймгийн Шамар сумын сургуулийн сурагч Инх болдын Жаргал, Дархуул аймгийн Дархан Импата сургуулийн сурагч Гэрэлдодын Төгс Баясгаланд нар тодорсон юм а. Багийн амжилт төрөлд 2025 оны онцлог баг, Багангай дүүргийн 91-р сургуулийн Цэц Баян баг, Өвөр хангай аймгийн 1-р сургуулийн Бүжгийн Болор 4 амтлаг, Баян Улгийн аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх Хураалаа бүжгийн амтлаг нар шалгарсан юм а. Цагаалт үндэсний хөтөлбөрийн дүнд 6000 тонн ноолуур бэлтгэсэн нь анхудаа түүх эдийн 70 орчим хувийг өөрсдөө бэлтгэсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөг цагаалт үндэсний хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аж ахуй нэгжүүдэд ажилласан юм а. Ерөнхийлөгч эхэлж очсон газар бол Тод Омс компани 2011 онд байгуулагдсан 200 ажилтнтай жилдээ 1000 тонн түүхийн ноос бэлтгэх 200 тонн утас 10 сая хос омс үйлдвэрлэх хүчин чадалтай юм а. Малчтын хотноос бэлтгэсэн түүхийдэн 12 шат дамжлагаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож дотооддоо 16 салбараар борлуулахын зэрэгцээ Орос, Казахстан, Солонгос, Япон, Америк, Герман, Франц зэрэг 16 улсад нийлүүлдэг байна. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд 4.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч түүхийдээ нөөцлөн үйлдвэрлэлээ өргөтгөжээ. Тэгвэл дараагийн очсон компани бол Гоёл Кашмир 2005 оноос ноос ноолуур сүлжмэл, оёмол, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Хоногт 500-аас 1000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 203 ажилтнтай 10 салбар дэлгүүртэй 23 улсад бүтээгдэхүүнээ экспортлдог. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд 24 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч хүчин чадлаа өргөтгсөн байна. Цагаалт хөтөлбөрийн дүнд 6000 тонн ноолуур бэлтгэсэн нь анхудаа түүхийн эдийн 70 орчим хувийг өөрсдөө бэлтгэж чаджээ. Манай улс 2023 онд 440 сая Америк долларын үнэ бүхий ноолуурын бүтээгдэхүүн экспортлсон. Цагаалт хөтөлбөрийн дүнд самсан ноолуурын экспорт 5 дахин нэмэгдээд байна. Хөтөлбөрийн дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20%-аас 40% хүртэл, үйлдвэрлэлийг 1.5 төгрөгөөс 2.3 төгрөг, экспортыг 398 сая Америк доллароос 690 сая Америк доллар, шинээр 3000 гаруй ажлын байр бий болох юм. Мөн ноосны борлуулалтын түвшинг одоогийн 25%-аас 55%, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая Америк доллароос 119 сая Америк доллар, шинээр 2200 орчим ажлын байр,
Арьс шинийн боловсруулалтын түвшнийг одоогийн 30%-аас 50% хүртэл, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая Америк доллароос 22 сая Америк доллар, шинээр 3,000 гаруй ажлын байр. Нийт 8,000 гаруй ажлын байр бий болгоно. Үүний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай төгөөдийн экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэж 800 орчим сая Америк долларт хүргэх тооцоолол гаргаад байгаамаа. Дараагийн мэдээ хүргэе. Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 94% байна. Монгол Улсын засгийн газар Америк нэгдсэн улсын мянган сорилтын корпорац хоорондоо байгуулсан 2 дугаар компакт гэрээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөн байгаа. Хөтөлбөрийн нийт гүйцэтгэл 94% үргэлжилж байна. Гэрээний санхүүжилтээр биокомбинат шовн фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинээр байгуулж байгаа Улаанбаатар хотын усан хангамжийн хамгийн том баруун их усүрээс 50 хүртэл сая шометр усыг сонгоо архин уулын бэлд барьж байгуулсан. Ус гүн цэвэршүүлэх дэвшилт технологи бүхий үйлдвэрт Монгол улсын унтны усны стандарт нийцүүлэн цэвэршүүлж усан хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 99.5% хүрээд байна. Одоо дуршилт тохируулгын ажил эд үргэлжилж байгаа гэдгийг төслийн багийнхан хэлж байсан юм а. Усны компактын 2 дахь төслийн хүрээнд Монгол улсад анх удаа хаягдл ус дахин боловсруулах томоохон үйлдвэр, ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байгуулсан. Төсөл хэрэгжснээр дахин боловсруулсан хаягдл усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа юм. Мөн шин төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдл уснаас дахин боловсруулж дулааны цахилгаан станц 3, дулааны цахилгаан станц 4-т үйлдвэрлэлийн зорилтоор эргүүлэн ашиглаж жилд 18 сая орчим шометр хүртэлх гүний усыг дахин боловсруулсан хаягдл усаар орлуулж гүний зэнгэг усны нөөцийг хэмнэх боломж бүрдсэн юм. Төслийн эдийн засгийн өрөөгөөж 10.9% байна. Дотоодын 103 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан бол нийт 83 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг дотоодосоо худалдан авчээ. 2 үе шаттай хэрэгжсэн. Эхнийх нь 2008-аас 2013 онд, хоёр дахь нь 2021-ээс 2026 оны хооронд хэрэгжиж байгаамаа. Хоёр дахь хөтөлбөрийн нийт санхүүжилт нь 462 сая Америк доллар, Монгол Улсын засгийн газар 112 сая Америк доллар, Америк нэгдсэн улсын мянган сорилтын сан 350 сая Америк долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаамаа. Төслийн хүрээнд нийт 180 гаруй гэр хорооллын ус түгээх байруудыг автоматжуулсан. Дэлхийн 19 орны мэргэжилтнүүд төсөлдөр ажилласан. Нийт төр 8,092 ажлын байрыг бий болгосон, 11 мянган мод бургас тарьж, ургуулж, байгаль экологид ээлтэй байдлаар хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байгаамаа. Засгийн газраас дэд сайдуудыг томиллоо. Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд яам удирдах байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомогтгож дэд сайд нарыг томиллоо. Дэд сайд нар салбартаа шинжилэл хийх тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцнаа. Жишээ нь төрийн албаны шинжилэл, хүний эрхийг хангах шинтгэл, татварын цогц реформ, цөжилтийн эсрэг COP17 олон улсын хурлын зохион байгуулалт, тэрбум мод хөтөлбөрийн хэрэгжилт, оюу толгойн татварын асуудал, шатхууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинжилэл зэрэг тодорхой асуудал хариуцах юм а. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийг үндэслэн засгийн газрын хуралдаанаас дараах нэр бүхий хүмүүсийг дэд сайдад томилсон юм а. Содон даржаагийн даваа сүрэнг эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Гомсөрөнгийн амар түвшин гадаад харилцааны дэд сайд, Бат Эрдэнэ хуланг сангийн дэд сайд, Дэмбэрэл Цэрэнгийн мөнх эрдэнэ хууль зүйн тодорхойн дэд сайд, Бэгд сүрэнгийн их түвшин аж үйлдвэр эдс байлгийн дэд сайд, Дасцэдингийн Баасан дамбайг батлан хамгаалахын дэд сайд, Бат Хоёрын мөнх тамирыг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, Дондрувын ган тулгыг боловсруулалтын дэд сайд, Баяр сайхны Солонгоо гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Гочоогийн ган болдыг зам тээврийн дэд сайд, Ган зөргийн даш нэмийг соёл спорт, аялал жуулчлал залуучуудын дэд сайд, Самбуугийн их болдыг хот байгуулалт, барилга, орон сууцуулалтын дэд сайд, Баасан сүрэнгийн нямжийг хүнсүдэ аж ахуй хөнгөлөлтөрийн дэд сайд, Ганжовын баяр хөөг, цахим хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд, Сугаржовын далхаа сүрэнгийн эрчим хүчний дэд сайд, Ганбаатарын номинг эрүүл мэндийн дэд сайдын албанд тус томилсон юм а. Үргэлжлүүлэн та бүхэндээ энэ 7 хоногийн гэрэл зургийн дуранд буулсан онцлог гэрэл зургуудаас хүргэж байна.
Үндэсний мэдээллийн Монцомог агентлагийн 21 аймаг дахь сэтгүүлчдэд зориулсан мэдээллийг та бүхэндээ хүргэе. Энэ удаад Дархуул аймгийн сэтгүүлч Отгонбаатарын бэлтгэн ирүүлсэн мэдээллийг тоомлж байна. Дархуул аймагт цэцэрлэгийн өргөтгөл барьсан ч тусгай хэрэгцээтэй тоног төхөөрөмжгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Дархуул аймгийн хэмжээнд 130 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагт хамрагддаг. Төрийн 31 цэцэрлэгт 97 хүүхэд, үнээс 7 дугаар цэцэрлэгт хүнд хэлбэрийн 19 хүүхэднийг ангид, бусад бүлэгт 15 хүүхэд хамрагдаж байна. Гэрийн нөхцөлд 24 хүүхэд байдаг. 7 дугаар цэцэрлэгийн багш нар гэрээр боловсрол олгох сэргээнцэх үйлчилгээг үзүүлдэг. Цэцэрлэг нь 2013 онд байгуулагдсан. Тусгай хэрэгцээт хүүхдийн 3 бүлэг нээн ажиллаж байсан. Цэцэрлэгийн барилгыг өргөтгөхөд тусгай хэрэгцээтэй хүүхдийн бие даасан зохицбор барилга барих асуудлыг хөндөн улсын төсөвт зардлыг суулгаж 2022 онд барилгын ажлыг эхлүүлжээ. Гэвч цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд боловсролын багц хуульд өөрчлөлт орж тусгай хэв шинжийг хасаж тусгай гих тодтголтой цэцэрлэгийн нэр томьёог арилгасан нь хүндрэл учруулсан байна. Барилгын гүйцэтгэл дуусаж улсын комисс хүлээн авсан ч тусгай хэрэгцээт хүүхэд багчуудад зориулсан тоног төхөөрөмжийг шийдвэрлэх газаргүй болжээ. Нэгэнт баригдсан барилгад үйл ажиллагаа эхлүүлэх тусгай хэрэгцээт хүүхэд багчуудад сургуулийн өмнөх боловсролыг олгох зориултын дагуу ашиглах үүднээс орон нутгаас зарим хэрэглэгдэхүүнд дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. 7 дугаар цэцэрлэгийн өргөтгөл нь улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Усан, хил, хөдөлмөр, сэтгэл, гэрлэн, спорт, хэмнэл засал зэрэг бүх төрлийн заслын үйлчлэгээнүүдийг хийгдэх зориултай өөрөө танхимтай юм а. Цаашид зориултын дагуу эхэлсэн ч хуульд өөрчлөлт орсонтой холбоотой төрөөс төсөв гаргаж тоног төхөөрөмж шийдвэрлэх боломжгүй, харин иргэн аж ахуй нэгж байгууллагууд дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмж хандуулах бүрэн боломжтой юм а. Үзэгч та бүхэнд өнгөрсөн 7 хоногт улс их оронд өрнөсөн үйл явдлын той мэдээллийг хүргэлээ. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногт шинэ мэдээллээр иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.